King Egg подкастнууд авцгаагаарай. За, Game of Thrones ертөнц Night of the Seven Kingdoms сайн байсны ачаар яалтчгүй. Буцаад амар орж ийн. Жижиг мэдээ болгоно нь анхаарал татчихээн. House of the Dragon season 2-ын төгсгөл рүүгээ нэлээд зуураад удсан учраас за дээрэс нь хүмүүс таалагдаагүй хүмүүс олон байсан учраас бас хайп нэлээд буусан. Яг үндэ Night of the Seven Kingdoms хүлээлт бол маш бага байсан. Би өмнө ярьжсэн үзүр хийхдээ бол тодорхой хэмжээнд санаа зовж исэн гэдэг. Гэхдээ цуврал бол маш сайн болсны үр дүн бас их байна. Тэгээд өнөөдөр хэдүүл байнга хийгээд байдаггүй бичлэг буюу мэдээлэл ярилцъя. За сайн нэг хоёр төрлийн мэдээлэл гарлаа л да. За нэг нь Night of the Seven Kingdomsтэй холбоотой, нөгөөх нь Game of Thrones-ийн ерөнхийдөө ертөнцтэй холбоотой мэдээлэл байгаа, дэлгэцийн бүтээлтэй холбоотой. Эхлээд Night of the Seven Kingdoms-ийн season 2-той холбоотой мэдээлэл ярилцъя. Night of the Seven Kingdoms-ийн 2 дахь бүлгийн зураг авалтад аль дээр эхэлсэн үргэлжлээд хэдэн сар болж байгаа. Тэгээ сая бол албан ёсоор season 2 дээр нэмэгдэж байгаа 3 маш чухал дүрийн жүжигчдийг зарласан. За Night of the Seven Kingdoms season 2 дээр бол юу яаж байгаа? 3 одоо маш чухал дүр орж ирж байгаа. За нэг нь бол Lady Rohan of Coldmoat гэж, Coldmoat гэдэг одоо цайз гэх юм уу тийм газрын Lady Rohan Webber гэж эмэгтэй байгаа. За тэр дүрд Lucy Boynton гэж жүжигч орж иж байна. За Lucy Boynton-ийн хувьд бол миний хувьд хамгийн анх үзчихсэн нь бол Sing Street кинон дээр үзчихсэн. Миний айгүй хайртай кинонуудын нэг, айгүй хайртай гэж зүг үгүй. Маш хайртай кинонуудын нэг. Маш хайртай кинонуудын нэг. Тэгээд энэ кинон дээр бол айгүй гоё дүрд тоглодог. Өөр хүмүүс Sing Street-ээс гадна гэх юм бол Bohemian Rhapsody кинон тоглосноор нь бас хүмүүс нэлээд мэдвэх гэж бодож байна. Bohemian Rhapsody кинон дээр бас айгүй гоё дүрд тоглодог. Mary Austin гэж эмэгтэйгийн дүр тоглодог. Одоо хиний Фарах Булсараа буюу одоо бидний сайн мэдхээр Freddie Mercury-гийн залуу насны одоо партнер нэсэн, найз нь байсан, за lifelong найз нь, амьдралын турш сайн найз нь нэсэн, эхэндээ партнер нэсэн ийм эмэгтэйгийн дүрд бол тоглосон. За дараа нь өмнө нь бол тэр байсан Sing Street дээр тоглосон. За одоо 2028 онд зэрэг гарах гэдэг. Гэхдээ энэний талаар явандаа бас бичлэг сонирн байх бах. Нэг өдөр зэрэг гарах гэдэг Beatles-ийн 4 одоо Beatles-ийн тухай кино байгаа. Sam Mendes бүгдээр ингэ найруулж байгаа. John Lennon, Paul McCartney, George Harrison, Ringo Starr-ийн дөрвөлэн анхны тухай кино бас байгаа. Энэний талаар хэрвээ мэдээгүй бол энэний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсвэл бас комент хийрэй. Энэ юун дээр бол одоо кино цуврал дээр бол цуврал 4 кинон дээр бол Jane Asher-ын дүрд тоглож байгаа. За Jane Asher бол одоо Paul McCartney-гийн яг тухайн цаг үе яг карьерийнх нь эд үедэр 60-аад оны эд үеийнх нь бол одоо партнер найз зөвхөн нээсэн ийм эмэгтэй. За тэгээд Jane Asher-ын дүрд бол Lucy Boynton-ос тоглож байгаа. За тэгээд Lucy Boynton-ийн хувьд юун дээр Lady Rohan Webber гэж дүрд бол одоо season 2 дээр орж ирэх нь байна. Coldmoat гэж цайзын одоо ийм Lady эмэгтэйгийн дүрт байгаа тоглож байгаа. Тэр бас сонирхолтой ийм кастинг бол орж ирж байна. За дөрүүдийн талаар дараа нь дэлгэрэнгүй ярина. За нөгөө нэг кастинг нь бол Babu Sisay гэж жүжигчин бол Sir Bennis of the Brown Shield гэж юм. Бор бамбаатай Bennis гэдэг одоо Hedge Knight дүрд бол тоглохоор болсон байна. За Babu Sisay-ийн хувьд бол миний мэдих хамгийн сонирхолтой бүтээл нь бол сая өнгөрсөн жил гарсан Alien Earth гэж цуврал гарсан. Би нэлээд өндөр хүлээлттэй байж байгаад үзсэн. Төгсгөл рүү яалтч жоохон унсан зүйл байгаа. Гэхдээ season 2 дээр хангалттай босгоод хангалттай буцаагаад сэргээчих болохоор одоо тийм бүтэн цувралаа ч юм алсан юм бол байхгүй. Маш сонирхолтой хийцтэй, сонирхолтой сэдвийг хөндсөн Alien Universe хийж байгаа, өрнөж байгаа гэхэд айгүй содон юм гоё бүтээл бол байсан. Энэ цуврал дээр Mr. Morrow гэж энэ цувралын хамгийн анхаарал татсан дүрүүдийн нэг байсан. Маш зөвүүн дүр, эсрэг дүр гэх үү, anti-hero гэх үү, нэг юм зөвүүн саарал дүрүүд байдаг штэ. Тэдний нэг байсан. Ер нь айгүй гоё дүр байсан. Надаа маш таалагдчихсэн. Тэгээд өмнө нь бол яг үдсэн юмн дээр бол бараг байхгүй юм бэлээ. Яг Британда бол айгүй олон бүтээлд бол тоглолцсон. Одоо жишээ нь Британд олон юм тоглож ирсэн. Дээрээс нь ганц нэг одоо жишээ нь Rogue One тоглолцсон. Гэхдээ Rogue One дээр жижигхэн дүр юм бэлээ. Тэгэхээр
яг үзээд сансан юм бол байхгүй. Тэгээд яг юуг ингээ харангуут Alien Earth-ыг үзэж байгаа би ямар зөвүүн жүжигчин бэ гэдэг. Тэгээд эн чинь бас мэдээж залуу одоо юу гэдэг юм дөнгөж 20-тэй биш те 50-д гэж байгаа жүжигчин. Тэгэнгүүт яг ийм насны жүжигчин мундаг бүтээл дээр за ялангуяа жүжигчин өөрөө мундаг байгааг анх удаага үзэнгүүт гайхдаг. Хүү энэ жүжигчин өмнө харж байгаагүй хаанаас ийм гоё мундаг жүжигчин гараад ирв гэдэг одоо өнцгтэйгээр үзчихсэн. Тэгээ Babu Sisay гэж жүжигчин бол юун дээр үнэхээр мундаг байсан. Alien Earth дээр. Тэгээд юуны дүрд бол Sir Benes of the Brown Shield гэдэг дүрд бол гоё таар болоо гэж бол бодожин дөрүүдийн талаар дэлгэрэнгүй ярина. За Peter Mullen гэж маш гоё жүжигчин үнэхээр бас зөвүүн жүжигчин байгаа. Энэ залуу гэж ярих чинь хамаагүй ах юм дүнэлтэй. Энэ гоё жүжигчин маань Sir Eustace Osgrey гэж дүрд бол тоглохоор болсон байгаа. The Reach нутгийн Stand Fast гэж цайз байгаа. За энэ Stand Fast цайзын Osgrey House-ийн одоо Lord ийм одоо Lord ноён болол байж байгаа. За цагтаа бол энэ Osgrey гэж house бол одоо бүр бас илүү том нөлөөтэй house байсан түүх мөхтэй ийм house-ын Lord-ийн дүрд бол тоглож байгаа. Sir Eustace Osgrey гэж дүрд тоглохоор болсон байна. За тэгээд хиний хувьд бол Peter Mullen шүү дээ тийм. Peter Mullen-ийн хувьд бол бас хэд хэдэн гоё бүтээлүүд байгаа. Тэд нар дундаа гол онцлог бүтээл нь бол Westworld байгаа. Westworld-ыг та хэд маань үзсэн бах. Би миний хувьд бол Westworld season 1-ийг тэр дундаа season 1-ийг бол одоо masterpiece гэж бол боддог. За сонирхолтой нь Peter Mullen-ийн хувьд season 2-оос орж ирсэн. Орж ирэх хэрэгтэй айгүй импакттай орж ирсэн. Peter Mullen-ийн хувьд бол хингээ James Delos гэж айгүй зөвүүн маш чухал нөлөөтэй дүрд бол орж ирсэн. Тэгээ season 2 3 дээр ер нь бол гардгаа. Тэгээд айгүй зөвүүн гоё жүжигч юм аа. Тэгээ Underground Railroad гэдэг Amazon-ы цом тургал дээр тогссон. Lord of the Rings of Power дээр 3 дугаар дүүрийн хааны дүрд бас тоглосон. Peter Mullen-ийн хувьд бол Top of the Lake гээд нэлээд өндөр одоо үнэлгээ авдаг. Авч ирсэн айгүй олон шагнал хүртэж ирсэн цувралд бас чухал дөрүүдийн нэгт нас тоглож ирсэн ийм сонирхолтой олон жилийн карьертэй юм жүжигч одоо 70 гэж яваа насны ийм Шотланд жүжигчин болоо. Залуудаа бүр Braveheart мартад ч бас тоглож явсан юм байлээ. Ийм та харах юм бол энэ чи хаана харлаа л гэмээр тийм жүжигчин байгаа. Ийм гурван жүжигчин бол юунд нэмэгдэж байгаа юм season 2 дээр бол. За season 2-ын үйл явдал ер нь хизээ хаана ямар хуу байдалтай болох вэ гэдэг бол тэрийг товчхон юун дээр бол ярьсан. Season episode 6-гийн мэдээлэл дээр бол ярьсан. За энэ дээр бол одоо нөгөө нэг хаврын амир одоо пандемик гэх юм уу да тийм одоо халдвар тараад өвчин дуусаад тэрний дараа ингээд амар одоо ган гачиг болж байгаа үйл явдлын дундуур бол болно. За тэгээ жил хагасны дараа болно. Night of the Seven Kingdoms-ийн төгсгөлөөс жил хагасны дараа болно. За энэ дөрүүдийг товчхон тайлбарлаад өгöd. Гэтэ season 2-ын одоо агуулга мэдрэмжийг нь бас унгаахгүй тул би бол юм спойлдохгүй. Та хэд энэ тэнд бас юмны спойлер харж магадгүй бах. Гэтэ юм болол би спойлдохгүй. Үндсэн мейн юмнуудыг нь л ярьж өгнө. Зарим нэг нь ирээдүйтэй мэдээж холбоотой гэхдээ тэрийг спойлер гэхэд хэцүү. Угаасаа анханасаа дөрвийн тайлбар дээр явж учраас тийм хүмүүдийг ярив. Тэгээ дээрээс нь Night of the Seven Kingdoms чи ихний 3 бүлэг ямар тач ихний 3 бүлэг жилдээ нэг гараад шууд дуусгаж байгаа. Биш жил болгон гараад. Одоо зураг авалт нь одоо явж байгаа. Сая 26 онд гарчлаа. Тэнгүүд 27 оны ихээр season 2, 28 оны ихээр season 3 гэж шууд дуусгах. Ямар тач ихний 3 номыг ингэж дуусгах төлөвлөгөөтэй байгаа учраас ер нь бол одоо юу гэдэг олон жил хүлээн гэсэн юм байхгүй учраас бас хитрхи номыг уншдгүй юм бол энэ зүйлүүдийг бас хитрхи спойлдож юм бити уншаарай гэж бас зөвлөхөөр байна те. Цувралаа дан үзээд явахаар л тэр контекстээр үзэх нь илүү гоё байх гэж бодож байна. За Rohan Weber гэдэг дүр болохоор юу юм бэ гэхээр Wyman Weber гэж лордын бол охин. За тэгээд энэ дүрийн хувьд бол ийм туранхай, улаан үстэй, ногоон нүдтэй ийм намхан эмхтэй гэж метр 50 мавь орчимтэй жижигхэн эмхтэй, улаан үстэй, ногоон нүдтэй. За тэгээд ийм одоо манай Freckles гэж юу гэдэг вүлээ? Freckles. Газар дээр нь орчвол. Яг сэвхтэй. Yes. Ийм эмхтэй бол байдаг. Тэгээд ер нь бол бусад одоо Lord Knight-уудын хардгаар бол ийм хатуу ширүүн амархан одоо юу гэдгийг ингээд сул дорой гэж үзээд амархан дийл хийчих тийм эмхтэй бол байгаагүй тийм хатуу ширүүн зөвүүн ухаантай бодлоготой юм эмхтэй бол байсан гэж байгаа. За тэгээ ирээдүйн гол юм нь юу байдаг вэ гэхээр тэрнээс илүү зүйлээс спойлдохгүй. Ирээдүйн гол зүйл нь юу вэ гэхээр Gerald Lannister-тэй ирээдүйд сууж одоо
Casterly Rocking одоо lady болсон байдаг. Тэгээд хамгийн сонирхолтой нь Tywin Lannister-ийн одоо мэдээж Kevin Lannister ч гэсэн тий. Tywin Kevin энтрийн одоо эмээн байгаа. Тэгээ тэр бол бас сонирхолтой одоо хүүхдүүдийнх нь нэг нь бол Titus Lannister. За тэгээ Titus Lannister бол одоо Tywin-ийн аав шүү дээ тий. Cersei Jaime Tyrion-ийн өвөө. Тэгэхээр одоо хиний бол тэр Cersei Jaime Tyrion 3-ын бол одоо элэнц эмээ гэсэн үг үү тий. Ийм сонирхолтой дүр бол байж байна. За гэтээ тэр хүртэл юу болох вэ? Одоо Sir Duncan the Tall гэдүүлээ Lord Commander of the Kingsguard байсан. Egg-ийг одоо 5 дугаар King Egg Lord of the Seven Kingdoms and the 15th Targaryen to sit the Iron Throne and the King of the Andals the Rhoynar and the First Man болохыг бол мэддэг шүү дээ. Гэхдээ тэр хүртэл юу болохыг үзэж байгаа сонирхолтой. Тэгэхээр Rohan Weber гэж дүр бол ийм дүр байна. Тэгээ Lucy Point-ны хувьд бол метр 65 гэж гарч ирж байлээ гуглдсан чинь нэг тийм өндөр бол биш гэхдээ намхан нэмэгтэй бол биш байгаа. Тэгэхээр юуны номон дээр гардгаар бол Rohan Weber-ийн маш жижигхэн эмэгтэй гэдэг юу нь бол жоох өөрчлөгдсөн. Гэхдээ манай Dunk өндөр юм чинь no problem. Тийм. За Rohan Weber-ийн дүр бол ийм дүр. За Bennis of the Brown Shield гэж бол ийм Hedge Knight байгаа. Энэ үйл явдал дээр бол агуу чухал нөлөөтэй үйл явдалтай дүр. Тэгээд ер нь бол ийм заваан бүтггүй ийм нөхөр байгаа. Ийм улаан шүттэй ингээд өмхөрсөн амар муухай өмхийн нөхөр. Навчмарч иддэг. Тэгээд би хаагаа угааж мугаадгүй, ус мос уудгүй, тэ нэг удаа ус уусан чинь бөөлжөө дотор мохоорга заваарсан байсан тэр балер юм чи би уухгүй, винол уудаг гэх тэ. Тэгээ угааж мугадаг юм өмхий, заваан юм халтар нэг юм бүтггүй нөхөр байгаа хүнд характертай яач ч магадгүй барьцгүй юм хүнд нөхөр тэ. Тэгээ ер нь бол Данкийн амир юм эсрэг тал одоо эсрэг тал биш одоо юу гэдэг юм. Hedge Knight гэдэг утгаараа хүн гэдэг утгаараа айгу эсэгцэж болохоор юм сонирхолтой нөхөр бол байж байгаа. Тэгээд энэ үйл явдал одоо энэ season 2-ын үйл явдалтай цаашгүй холбоотой чухал дүр. Гэхдээ тэрнээс илүүг бол хилээд яхан гэж бодож байна. Тэгээд айгу юм одоо бүтггүй хил амтай тий одоо юм хэрүүл уруул их хийсэн, хараал их урсгасан нэг юм одоо дээрлэхүү нэг юм нөхөр байгаа. Тэгээ зүгээр товчхон backstory хэлэхэд бол Ireland of Pennytree болон одоо Ireland of Pennytree-гийн Squire Dunk хоёртой бол одоо өмнө нь яаж исэн танилцж исэн. Тэгээ тэр үед бол Dunk-ыг дээрлэхдэг байсан энэ нөхөр. Тэгээд дараа тэр үед бол бас ингээд янз бүрийн адал явдалтай бол учирд исэн гэж. За тэгээд дараа нь одоо Sir Eustace Osgrey-ийн доор бол одоо энэ Bennis of the Brown Shield тулалдж байгаа. За тэр үед Duncan тоол болоог байгаа одоо Dunk байгаа шүү дээ. Sir Duncan бол одоо бас Sir Eustace Osgrey-ийн доор одоо бас тулалдаж одоо тангараг өргөж ингэж явж байгаа ийм үеийн талаар гарч байгаа season 2-ын хувьд бол тэгэхээр нэг хүний доор зүтгэж байгаа байна шүү дээ. Bennis of the Brown Shield, Sir Duncan of the Oak Tree Shield or something. Энэ за Sir Duncan тоол хоёр тий. За Sir Duncan тоол болоогүй гэдэг нөө бидний мэддэг номонд нэрлэгдсэн мундаг одоо нөгөө Lord Commander Duncan тоол болоогүй л гэсэн утгаар хэлж байгаа шүү. Тэрнээс ш. Тэр амгаа. За тэгээд Eustace Osgrey-ийн хувьд бол ийм нас нэлээд явчихсан Peter Molyneux дүү нас бол яг таарна. Далд өгөж яваа бууралтчихсан 5 цагаан хүстэй болчихсон тий. Ийм саарл мусташтай ийм айгу өргөн цээжтэй ийм залуудаа бол өндөр том царайлаг юм залуу байсан гэж байгаа. Тэгээд ийм одоо Lord Knight бол байж байгаа. За нилээн зөрүүд те. Тэгээд House Osgrey-ийн түүхэн одоо нэр хүндээр бол айгу бахархдаг ийм Knight. Тэгээд гэрт нь бол одоо Sir Wilbert Osgrey гэж Knight-ийн бол одоо өг дээдсийнх нь ийм эвдэрсэн бамбаа бол жишээ нь байдаг. Тэр нь одоо ямар учиртай ингээд тэгэхээр тэр үед нь бол одоо тэр Knight нь тэр Wilbert Osgrey нь бол тэр юуны үед бол дээр үед Targaryen-ууд ирж одоо юу яхаас өмнө Westeros-ыг эзлэхээс өмнө бол одоо чухал юм Osgrey Knight бол байсан гэж байгаа. Тэгээ тийм учраас тэрийг бол одоо зорж жишээ нь хадгалдаг ийм нөхөр бол байж байгаа. За тэгээд Blackfyre Rebellion босон шүү дээ. Blackfyre Rebellion-д бол одоо Daemon Blackfyre-ийн талд орж тулалдсан байдаг. Тэгээ хоёрдугаар Daeron хааны одоо яг Knight of the Seven Kingdoms үйл явдлын үед хоёрдугаар Daeron хаан байгаа шүү дээ. Тэгээ яг доорны нөхдүүдэд дургу доорнчуудад одоо доорнчууд гэрч те доорнчуудад дургу хоёрдугаар Daeron хаанд дургу тийм учраас одоо юу яаж нэгдүгээр Daemon Blackfyre-ийн талд орж бол одоо Blackfyre бослогт бол тулалдсан байдаг. Тэгээ 3 хүүтэйгээ бас одоо хамт тулалдсан байдаг.
За тэгээ 3 хүн болох одоо Edwin Osgrey, Harold Osgrey болон Adam Osgrey гэж 3 нь бол одоо гуруула нөгөө нэг улаан зүлэгний тулаан гэдээ хэдүүлээ ярьжтэй Battle of the Red Grass Field гэдэг те одоо Maekar Baylor хоёр тулдж исэн нөгөө хин Brendan Rivers бас тулдж исэн гэдэг одоо хин өгсөн те Damon Blackfire өгсөн тэр тулаанд бол одоо 3 хүн гуруула амь алдсан байдаг. За тэгээд одоо юуны дараа тэр дайн дуусны дараа Battle of the Red Grass Field-ийн дараа бол одоо Damon Blackfire-ийн талд орсон Westeros-ийн одоо нутгийн лордууд, лединүүд те тэднэрт бол одоо шийтгэл болгож, хариуцлага болгож бол одоо амьд үлдсэнд ноёдоос ч юм уу эсвэл хүүхдүүдээс нь барьцаалж болол одоо King's Landing-д бол House Targaryen House-уудаас одоо хүүхдүүдийг нь авал барьцаа болгож авч ирсэн. Одоо жишээ нь та санаж байгаа Dion одоо House Stark-ийн одоо юу штэ. Ер нь бол нэг утгаараа барьцаалж байгаа штэ тий. Дионыг хүүг нь ганц амьд үлдсэн хүүг нь одоо Balon Greyjoy-ийн ганц үлдсэн хүүг нь барьцаалснаар Balon Greyjoy одоо дахиж Westeros-ийн одоо юуны эсрэг Baratheon хаан засаглалын эсрэг бослох хийхгүй гэдэг юм түүхтэй штэ. Ер нь Balon Greyjoy ч бослох хийсэн. Тэгээ 2 хүн өгсөн. Одоо Theon Greyjoy-ийн 2 ах нь өгсөн. Тэгээ Theon-ыг одоо Роберт барьцаалаад Stark-удад үлдээсэн. Одоо чинь тэрэн шиг багхгүй. Тиймэрхүү юмнууд зөндөө болж исэн. Тэр утгаар 3 хүн өгсний дараа ганц амьд үлдсэн хүүхэд нь буюу Alysanne Osgrey гэж жоохон охиноо 7-8 настай охиноо бол одоо юунд King's Landing руу явуулсан байдаг. За тэгээ King's Landing руу ганц хүүхдээ болон ганц охиноо явуулснаас болж эхнэр нь бол одоо Stand Fast цайзаас өсөрж амиа өгөтгсөн. Тэгээд дээрэс нь Alysanne Osgrey бол одоо жоохон да King's Landing-д очоод тодорхойгүй хугацааны дараа Silent Sister болсон байдаг. Silent Sister гэж бол одоо нөгөө 7 бурхан шашны бол ийм одоо дуугүй чимээгүй юм эмгтээчүүд байдаг. Одоо Gilmag гэдэг шиг гэхдээ үүрэг гол нь бол үх хэсэгтэй л харьцдаг. Silent Sister гэдгийн гол зорилго өгсөн хүмүүсийн одоо оршуулганд нь бэлддэг, дараа замд нь үдэхэд бэлддэг те. Тиймэрхүү л одоо шашны үйлүүдийг хийдэг юм одоо хүмүүстэй ил тод ярьдаггүй юм эмгтээчүүд байдаг. Тийм одоо юу байдаг эмгтээчүүд байдаг. Тэгээд нэг удаа бүр Sir Eustace одоо очсон гэж байгаа King's Landing-д те. Тэгээ очоод одоо охинтойгоо юм ярих гэсэн чинь одоо тэр нөгөө юу ч ярихгүй одоо чимээгүй байна гэдэг тангараа одоо зөрчихийг хүсээгүй те зөрчихгүй. Өөрөө л ярихыг бас давхар хүсээгүй автагаа те. Ийм гэж байгаа. Тэгэнгүүтээ хаврын аймар өвчин гарсан гэсэн шүү дээ. Одоо тэр хаврын аймар пандемик гэрчээ. Хаврын пандемик чинь одоо бид нар үзэх гээд байгаа season 2 2-оос өмнө болцсон байгаа байхгүй юу? Одоо season 1-ийн дараа хаврын аймар пандемик болно. Тэр пандемикаар өмнө нь хэлсэн том спойлерууд болно. Тэгэнгүүтээ тэрний дараа аймар юм ган гачиг болж байгаа. Тэр ган гачиг болж байгаа үед нь season 2 явна. Үйл явдал нь өрнөн. Тэр хаврын аймар юугаар пандемикийн үеэр энэ Alysanne Osgrey охин нь бас нас орчиж байгаа. За ингээ өөрөөр хэлбэл бидний үзэж байгаа season 2 дээр бол Eustace Osgrey гэж нөхөр бол өөрөөсөө болон одоо өөрийнхөө шийдвэр үйлдэл болон одоо янз бүрийн хамааралгүй зүйлүүдээс болоод ихэнх нь өөрөөс нь те болоод бол ингээд маш их гашуудал маш их хагцад үтцсэн 3 хүн одоо тэр өөрийнх нь гаргасан шийдвэрийн дайнаас нас орсон өөрийнх нь дараа одоо охиныг нь тэнцээ одоо барьцаалаад өөрийнх нь гаргасан шийдвэр юмнаас болт охиныг нь барьцаалж байгаа шүү дээ те King's Landing-д тэгэж авч явснаас болоод эхнэр нь амиа игүтгээд тэгээд охин нь дараа нь өвчнөр нас ороод ингээд одоо ийм юм үдсэн одоо ийм настай Lord Knight одоо хаус нь байхгүй болцсон. Тэгээ ер нь бол одоо үр удам гэж өөрийн уур удам нь бол байхгүй болцсон. Ийм Knight-ийн дөрөвд Peter Mullen тоглох нэ. За ийм дөрүүд бол одоо гол үндсэн туслах дөрүүд гэж хэлж болохоор ийм дөрүүд дараагийн бүлэг дээр гарах нь байна шүү. За тэгээд тэрнийг бас одоо Тэсэн ядуу хүлээжин season 2-ыг мэдээж гоё кастинг байна. Тэгээд дараагийн мэдээлэл үг оръё. За сая сошиал медиа хуудасуудаар бол мэдээлэл гарсан Aegon's Conquest тий. Aegon Targaryen 1-р Aegon Targaryen гэж нэрлэдэг ирээд одоо дараа нь Aegon Targaryen Game of Thrones Westeros-ыг эзэлсэн одоо тэр тулаан биш Conquest-ийн талаар бол одоо 2 өөр бүтээл хийхээр болсон байна гэдэг юм мэдээлэл бол гараад байгаа. За нэг нь бол одоо HBO дээр байлдан дагуулт Aegon-ы байлдан дагуулт тийм Aegon-ы байлдан дагуултын талаар одоо нэг нь уран сайхны кино буюу кино театрт гарах уран сайхны бүрэн хэмжээний кино англиар бол одоо feature film гэж байгаа. Тэгээ нөгөөх нь болохоор цуврал буюу HBO дэх series гэдэг гэж байгаа. За энэ мэдээлэл бол гарсан. За энэ мэдээллийн процесс юу яаж явсан бэ? Мэдээлэл нь юу агуулж байгаа вэ гэдгийг эхлэе ярих гэж бодож байна. За HBO дээр цуврал хөгжүүлж байгаа гэдэг мэдээлэл бол хамгийн анх 2024 оны 2 сарын 8-нд гарсан мэдээлэл.
За одоо та хэдэд дэлгэцэн дээр удахгүй харагдан. За энэ үж. За энэ бол бүр 2024 оны 2 сарын 8-нд гарсан мэдээлэл байгаа. The Batman 2-ын одоо writer Mattson Tomlin гэдэг. Гэтэ Batman 1 дээр The Batman кинон дээр бас зохиолт бол оролцсон. Гэхдээ WGA буюу дэлгэцийн бүтээлийн зохиолчдын нэгдлийн хууль одоо дүрмээр бол хууль гэхээс дүрмээр бол зохиолын дор хаяж 33% оролцсон байж кредиттэй оролцдог. Одоо screenplay written by гэдэг нэр дээр. Тэгээ Mattson Tomlin бол нэр нь ороогүй байдаг. Тэгэхээр ер нь бол 33% хүрэхгүй ч гэсэн оролцсон гэсэн үг. Uncredited буюу одоо нэр нь ороогүй writer-аар орсон байдаг. За тэгээ Batman Part 2 дээр бол бүр яг creditтэй writer-аар орж байгаа. За энэ зохиолчийн бол одоо оролцоотойгоор зохиолыг хариуцаж одоо бичиж байгаагаар бол энэ Эгоны байлдан дагуултын цуврал бол хөгжүүлэлт нь явж байгаа гэдэг мэдээлэл анх 2024 онд гарсан мэдээлэл байгаа. За тэгээд дөнгөж сая 3 сарын 3-нд бол Andor цувралын одоо зохиолчдын нэг гол зохиолч гол уран бүтээлч нь бол Tony Gilroy. Гэхдээ бас Andor дээр ажилласан үндсэн одоо баг зохиолчдын нэг бол Beau Willimon гэж юм зохиолч байгаа. За Beau Willimon-ы одоо хөгжүүлж байгаа одоо уран сайхны кино буюу бүрэн хэмжээний кино хөгжүүлэлт бас эхэлжээ гэдэг мэдээлэл гол нь болоо сая байсан мөн Эгоны байлдан дагуултын талаар гэж. За тэгээд хэдүүлээ мэдээллийг нь харж уран бүтээлчтэй танилцъя. Дараа нь миний сэтгэлийг харъя гэж бодчих. За юуны хувьд бол энэ цувралын хувьд те HBO дээр хөгжүүлэгдэх магадaltaй цувралын хувьд бол Mattson Tomlin гэж хүн бичиж байгаа. За Mattson Tomlin-ийн хувьд бол The Batman дээр ажилласан, Batman Part 2 дээр ажиллаж байгаа. За Keanu Reeves-ийн одоо комик гэдэг өөрийнх нь оролцсон өөрийнх нь дүртэй комик гэдэг Berserker гэдэг комик байдаг. R-rated нэлээд галзуу комик байдаг. Энэ хөөж. За энэ Keanu Reeves зохиолын бас бичсэн те. Энэ комикноос сэтүүлсэн кино бол одоо хийж байгаа. За тэр киноных нь зохиолыг бол бичсэн байна. Netflix дээр гарч байгаа R-rated Terminator animation цуврал гарсан сайхан та хэд бас санаж яж магадгүй. Тэрэн дээр showrunner-аар бас ажиллаж байгаа юм байна. За тэгээд энэ уран бүтээлч бол Эгоны байлдан дагуултын талаар цувралыг бол 24 онд энэ мэдээлэл гарч ирсэн. Одоогийн байдлаар энэ хөгжүүлж байгаа цуврал цуцлагдсан гэдэг л мэдээлэл алга. Гэхдээ нэг юм анхаараарай. Social media pop culture янз бүрийн одоо мэдээллийн пэйжүүд бүгдээрээ хоёр өөр төсөл яг одоо хөгжүүлэгдээд явж байгаа гэсэн ийм мэдээллийг бол бүгд зэрэг татаад байгаа. Гэхдээ биднэрт одоогийн байгаа паблик олон нийтэд байгаа мэдээллээр болвол уран сайхны киноны хөгжүүлэлт явж байгаа гэдэг мэдээлэл бол яг шинэ аль биесны баттай мэдээлэл байгаа. Энэ цувралын хөгжүүлэлт юу босон талаар биднэрт одоохондоо мэдээлэл байхгүй байна. Энэ цувралын хөгжүүлэлт зогссон ч байх магадaltaй. Гэхдээ зогссон гэдэг мэдээлэлч биднэрт байхгүй байгаа гэдгийг бас анхаараарай. Энэ цуврал хөгжүүлэгдэж байгаа Mattson Tomlin гэж зохиолч хөгжүүлж байгаа гэдэг мэдээлэл хамгийн сүүлд 2024 хамгийн сүүлд бөгөөд анхны удаа 24 оны 2 сарын 8-нд гарсан байна. Тэгэхээр тэрийг бас анхаараарай. Энэ цуврал бол яг одоо ямар хэмжээнд явж байгаа нь бол тодорхойгүй. Энэ 2 жил хөгжүүлэлт нь явцсан байгаа шүү дээ, тэ. Хэрвээ тасралтгүй явсан бол. За Mattson Tomlin-ы хувьд бол Project Power гэх Netflix-ийн кино байдаг. Тэрний зохиолыг бас бичсэн юм байна. Batman дээр мэдэрч ажилласан. За The Mother Android гэдэг кино байдаг. Sci-fi кино би харж ирсэн юм байна. Hilary Swank тоглодог санагдаад таагүй мэн. Chloe Grace Moretz тоглодог. Энэ чинь тийм таарах үнэлгээтэй нэг юм кино байсан. Тэгээд Terminator Zero дээр ажилласан ийм бүтээлч бол байгаа юм байна. 35 настай нэлээд залуу ийм бүтээлч бол байж байна. За энэ хэр яах нь бас харъя те. За яг сэтгэлийг утгагүй ярина. За нөгөөх нь болохоор уран сайхны кино гэж. За энэ уран сайхны киноны хөгжүүлэлтийг бол Beau Willimon гэж хүн бол хийж байгаа. За Beau Willimon-ы хувьд бол за 2 season Andor дээр ажилласан. Andor бол masterpiece гэж хэлэх ийм одоо гайхалтай хэмжээний бүтээл байсан. Гол уран бүтээлч нь Tony Gilroy. Гэхдээ Beau Willimon бол ажилласан байна. За тэгээ House of Cards гэж одоо цувралын эхний 4 бүлгийн showrunner буюу хамгийн гол одоо хүнээр нь бол ажилласан байгаа. За 5 дахь season дээрээс хин Kevin Spacey болдог билүү үгүй билүү гэдгийг би бас санахгүй байна. 4-өөс нь байсан уу 5-аас нь байсан уу сайн мэдэхгүй байна. Хэдүүлээ хальт харах гад үзвэл яадаг юм бол за тэрийг сайн мэдэхгүй байна. Ямарсан Kevin Spacey нөгөө янз бүрийн асуудал юмнаас болоод дундаас нь бас байсан шүү дээ, тэ. Ямар ч чихний 4 season гэдэг бол амар өндөр үнэлэгдсэн үе. За House of Cards бол одоогийн бидний үзээ яваад байгаа нэг Peak TV, телевизийн Golden Age, алтан үе мүй гэж яриад байгаа шүү дээ, тэ. Тэрийг эхлүүлсэн үеийн зурлууд нэг. За тэрэн дээр ер нь гол ярддаг 3 цуврал яг нүүр болж явжсэн 3 цуврал бол The Walking Dead,
Breaking Bad, Game of Thrones 3 байдаг. За яг ард нь бол одоо popularity гэдэг утгаараа олон хүнд арай жоохон хүрээгүй гэхдээ чанарын хувьд магадгүй заримаас нь илүү дутхгүй хэмжээнд гэж яригддаг цувралууд бол House of Cards, Boardwalk Empire те ийм цувралууд бол байдаг. Тэгэхээр House of Cards бол ямар мундаг цуврал илээ, ямар хэмжээнд яригддаг цуврал илээ. За тэрний эхний 4 сизны шоураннераар ажилласан гэхээр ямар одоо мэдрэмжтэй чадвартай бүтээлч вэ гэдэг нь харагдан. За Ides of March гэдэг миний аягүй дуртай George Clooney найруулсан байдаг санагдаад байгаа юм тийм байна. George Clooney-гийн одоо Beau Willimon-тай хамтраад Grant Heslov гүрчүүнтэй хамтраад зохиолын бичээд найруулсан political drama кино байдаг. Энэ бол надад амар таалагддаг. Миний бас аягүй дуртай бүтээлүүдийн нэг George Clooney-хийн Ryan Gosling хоёр тоглодог. Ryan Gosling гол дүрд байдаг. Энэ киног үзээгүй бол үзээрэй. Монстрын political thriller drama үзэх дуртай бол үзээрэй. Аягүй юм сонирхолтой гоё кино байдаг. Энэ киноны зохиолыг бол бас бичлэлсэн ийм уран бүтээлч бол байна. Severance дээр бас продюсераар ажилласан юм байна Apple TV. Ийм сонирхолтой уран бүтээлч уран сайхны кино тал дээр нь ажиллаж байна. За миний сэтгэл юу байгаа вэ гэдэг жаа. За миний сэтгэл гэх юм бол за тэрнээс өмнө дахиад нэг ганц мэдээлэл нэмээд ярьчих та. HBO одоо энэ тал дээр юун дээр ажиллаж байгаа гэдэг нэг юм байна. Нэг юм хөгжүүлэлт явж байгаа гэдэг мэдээлэл бол гарсан. Sea Snake шүү дээ. Corlys Velaryon. Corlys Velaryon-ы одоо 9 том аялал хийсэн гэж домогт бол байдаг те. Westeros-ын домогт. Гэхдээ тэрнийхэн талаар дэлгэрэнгүй бол байдаггүй. Тэгэнгүүт тэр 9 том аяллахын талаар одоо animated цуврал бол хөгжүүлэлттэй явж байгаа гэж ярьсан. Энэ бол надад амар таалагдж байгаа. За Corlys Velaryon тогсон жүжигчин дуу оруулах уугүй юу гэдэг бол тусдаа асуудал. Тэгвэл баруун илүү гоё. Гэхдээ дүр нь илүү залуу байж таарах учраас хоолн тарах уугүй мэдгүй байна. Тэрнээс өөрөөр бол R-rated ийм за арай 9 season цаашаа зүгээр нэг 5 6 4 5 season ч юм уу чанартай тий. Гоё анимашн цуврал хахад бол би бол маш дуртай байгаа. Яг тэгэхээр Season-ыг чинь одоо Essos-ын бүр цаашаагаа тэр хэсэг мэсэг Sotorios гэх тэв байгаа Essos-ын урд байдаг тий. Бүр ингээ Essos хаана дуустгийг бид нар мэдэхгүй шүү дээ энэ ертөнцид. Тэгээд тэр мэрүүгээр ингээ бүр амар 9 юм агуу том аяллыг хийсэн гэж ярьдаг. Тэрнийх нь талаар цуврал хийх юм бол айгуугаа бид нар өөр соёлууд, өөр юмнууд үзэх боломжтой болно. За нөгөө 9 чөлөөт хотыг харна, тэжнээс нэлээд эдийг нь харна, Dothraki, Mothraki нөхдүүдийг тодорхой хэмжээнд бага хэмжээнд харах болно. Тэр ET, MT энэтрэ гэл амар сонин газрууд дээр тэр ашаа машаа гэл амар сонин газруудыг бид нар үзэх боломжтой болох юм. Тэгээ уран бүтээлчдэд давуу бөгөөд аюултай сул тал нь юу вэ гэхээр нэг утганы нөгөө нэг сэлний хоёр тал гэж ярьдаг штеп. Тэрэн шиг нэг зоосны хоёр тал. Тэрэн шиг асуудал нь юу вэ гэхээр яг тэрэн дээр нарийн зохиотсон битцсэн юм бол байхгүй. Тэрэн давуу тал нь юу гэхээр креатив эрхчлөө нь байгаа. Зөрүүлээд сул тал нь креатив эрхчлөө нь байгаа. Сул тал бол ягаад сул тал болох юм бэ гэхээр нөгөө ертөнцийн дүрэндээ баригдахгүй ч юм ертөнцийн хэтэрхий дали ч юм уу ингээд их болохгүй ч юм уу хийчих магадлал байгаа. Гэхдээ зөрүүлээд эрхчлөөтэй байхаар юм нь баригдахгүй одоо юутай. Одоо чинь Night of the Seven Kingdoms ингээд идэвхтэй гараал явж хахад дандаа л номтой харьцуулагдж байгаа шүү дээ. Энэ номон дээр гарсан, энэ номон дээр нь гараагүй. Яг цуврал нь өөрөө сайн байна. Зарим шийдвэр нь зөв болсон байна. Зөвч байхтай одоо ном дээр гараагүй зүйлийг гаргасан ч юм уу эсвэл ном дээр байгаагүй зүйл нэмсэн эсвэл өөрчилсөн ч гэсэн таалагдахгүй гэдэг яриа явж байгаа шүү дээ. Тэнгүүт энэ юуны Sea Snake-ийн 9 том аяллаар хийх юм бол тэрэн дээр нэг тийм ингэсэн тэгсэн байхгүй болно гэсэн. Тэгэхээр нэг бодлын чөлөөтэй айгуу амар. За тэгээд sequel одоо үргэлжилсэн Game of Thrones-ын төгсгөлөөс үргэлжилсэн төслүүд бол яригдсан нэг хэсэг Jon Snow-тай холбоотой юм яригдсан. Тэр бол бодлоо болсон байх гэж бодож чинь Jon Snow-оор юу ч үргэлжлүүлэх юм. Arya-гийн хам их яригддаг. Байж болох юм. Ариягийн ад левел үргэлжлүүлсэн байж болох юм. Гэхдээ яг өгсөн цуврал болоход хангалттай суурь байна уу гэдэг бол жоохон эргэлзээтэй. Сайн мэдэхгүй байна. Би юу хүсдэг вэ гэхээр одоо энэ юуг ярина. Эгоны байлдан дагуултыг ярина. Зөв миний хүсдэг юм юу байдаг вэ гэхээр яг медиа талаас болол видео тоглоом. Сайн видео тоглоом. Бүр маш сайн open world видео тоглоомыг бүр үнэхээр их мөрөөдө хүсэж байна. Сайн Harry Potter маш сайн open world видео тоглоомтой болчлаа. Hogwarts Legacy гэдэг те. Би одоо Harry Potter-ын юунуудыг номнуудыг эхнээс нь Audible дээр аудио номоор сонсоод явж байгаа. Philosopher's Stone, Chamber of Secrets хоёрыг сонсцсон. Одоо Prisoner of Azkaban дээр явж байгаа. Дуустал ингээ сонсоод явна. Маш гоё. Үнэхээр гоё байлаа. Тэр аудио номнууд амар гоё. Маш таалагдж байгаа. Кино би бол номнуудын эхний 5-ыг уулын хүүхд тахтаа уншижсэн. Гэтэ юу ч сандаггүй байхгүй. Тэгээ ингээд сая
номын сонсоод ингэ явсан чинь кинонд гардаггүй яасан ч их юм байдгийн киноноос өөр ямар ч их юм байдгийн кинон дээр өөрчилсөн яасан ч их юм байдгийн ингээд анзаарч сонссон. Тэгээ дээрэс нь аудио ном нь өөрөө айгуу презентацийн гоё хийц production бүх юм амар гоё дууруулсан тий. Бүтэн production ахгүй 200 хэдэн жүжигчтэй бүрэлдэхүүнтэй бүр юм амар юм ба. Тэгээд тэгээ явж байгаа. Тэгээд одоо тэрийг ингээд юу болгочингууд open world видео тоглоом чанартай open world тоглоом болгосон гэдэгт амар баяртай. Би одоохондоо тоглож эхлэегүй нь маш их цаг зарцуулахыг мэдж байгаа учраас айгаа тоглохгүй байгаа. Гэхдээ одоо Red Dead Redemption 1 ялангуяа 2 Cyberpunk те 2077 за GTA 5-т яг үндэ нэг амар хийх юм бас байгаа байт юм а. Гэхдээ ер нь миний хэлэх гээд байгаа санаа ийм чанартай гоё open world тоглоом удаан хугацаа бол хамаагүй шүү дээ. 7 жил 18 жил 10 жил босон ч хамаагүй хөгжүүлэлтэн. Гэхдээ Westeros тэгээ тодорхой хэмжээний expansion pack гээд дараа нь DLC гарахтаа Essos Mesos орж ирдэг ч юм уу, Stepstones энэ төр орж ирдэг ч юм уу те. Dornmorn эхлээд access-гүй байжснаа дараа нь Dorn ордог. Эсвэл Northos эхэлдэг ч юм уу те. Whatever. Map and team те. North-ийн нэг жижиг house-ийн нэг нөхөр Karstark нөхөр байдаг ч юм уу те. Тэгээ ингээд урагшаага явах боломжгүй нөгөө Twin дээр ингээд гейт нь хаалттай те юуныхан Walder Frey эсвэл Walder Frey биш юм ахын ямар нэг House Frey нөхдүүдийн чинь ингэсэн локалцсан байдаг ч юм уу моталцсан те тэгээ ингээд нөгөө нэг GTA дээр гүүрэн нэгдэг шиг map нэгдэж явж байгаад Westeros бүтэн болонгуудаа DLC гараад Essos нэмэгдээд whatever зүгээр team юмыг хамгийн том өрөөдөг энэ ертөнцийн team багаас амар гоё бүр үнэхээр гоё те story нь ингээд open world гоё жижигхэн тэгээд tournament оролцож болдог те нэг юм Hedge Knight-ийн тухайч байсан болно шүү дээ. Одоо Hedge Knight гэдэг ойлголт амар сайн болчихлоо шүү дээ. Тэгэх юм бол open world-д илүү авцалтаатай те ийш тийшээ дуртай юм руу орох нэг том house night гэхээсээ илүү. Тэгэхээр team юмыг хамгийн том мөрөөдлөдөг энэ ертөнцид миний хувьд. Тэгэх юм бол хамгийн гоё гэж бол би боддог ер нь бол. Тэгэх юм бол хамгийн гоё. За яг энэтэй холбоотой. За энэтэй холбоотой юу энэтэй буюу одоо Egon-ы байлдан дагуулт. За байлдан дагуулттай холбоотой би кино одоо энэ чинь болохоор энэ чинь дурдахтаа ингээд юм Dune sized гэж байгаа юм. Dune шиг юм epic нүсэр уран сайхны кино гэж байгаа юм. Яг төсвийн хувьд гэж яригдж байгаа байх л та тийм хит. Гэхдээ 2 жилийн хугацаанд Egon 2 жилийн хугацаанд 6 хаант усыг нийлүүлдэг. 6 хаант усыг. За би яг тэжэр санах нь хэлээ. Reach-ийн нутаг Gardner гэж хаусуудыг санагдаж байна. Lannister-ууд буюу King Lannister-ууд буюу одоо юу Westerlands, Stormland-ийн хаанууд Baratheon-ууд. Биш Baratheon-ийн өмнө өөр хаус гэдэг юм а. Тэгээ Oris Baratheon юуг нь авдیں۔ Тэмдэг нь авдیں۔ Гэхдээ ямар ч Stormlands, Riverlands гэж байхгүй тэр нутгийг нь Iron Island-ийн нөхдүүд Greyjoy байдаг тий Greyjoy байдаг. Тэд нар эдэлцэн тэд нар хаад нь байдаг. За Eyrie байгаа. Тэгээ North-ийн зөв байна 6. Тэгээ Dorne тэгээ 7-х нь. Тэгээ 6-г нь бол эзэлдэг 2 жилийн дотор. Тэгээд за Dorne бол одоо энэ 20 дугаар дээр нь энэ Night of the Seven Kingdoms-ийн үеэр хаан байгаа 20 дугаар дээр нь хааны үеэр Dorne бол яг Seven Kingdoms гэж орж ирж байгаа шүү дээ. Нэг засаг дор. Уран сайхны кино болохоор яг нэг бодлын гоё юм нь юу гэхээр цувралын үзээгөө Game of Thrones үзэж байгаагүй ном сонирхож байгаагүй хүмүүс үзнэ. Тэгээд юу нэг тийм шүү дээ. Тимоthée Chalamet дуртай ч юм одоо юу ч үгүй зүгээр кино театр кино үзээд явж байгаа юм том нүсэр sci-fi юм дуртай ч юм уу болоод үзэж байгаа. Тэгэхээр гоё гэсэн. Тэр кино театр тийм epic луу муу те ингээд ийм 3 луутай амар нөхдүүдийг үзнэ гэдэг бол гоё. Гэхдээ тэрнээс цаашгүй санагдаад байгаа надаа. Ер нь өрнөл зохиол юм бодгоор цуврал байсан дээр санагдаад л байгаа юм л да. Гэхдээ юуны хувьд бол Egon-ы байлдан дагуулт 2 кинонд бол байж болох. 2 кинонд бол би бол боломжтой санагдаад 2 кинонд. 2 кинонд 3 цаг арай хүрэхгүйтэй 2 кино 3 орчим цагтай. Одоо Dune амар урт кино, Avatar амар урт кино, Avengers Endgame, Infinity War урт кинонууд байсан. Ийм нүсэр том продакшнуудыг бол урт кино үзчихдэг болчлоо шүү дээ одоо тий хүмүүс. Тэгээ сайн байх юм бол ялангуяа уртд нь бол хүмүүс нэг гомдлоод байхгүй. Тэгэхээр 3 орчим цагийн 2 кино байхад бол би нэг болохгүй юм бол байхгүй гэж бол бодож байна. Хамгийн төгсгөлд нь бол ингээд Old Town манууник ингээ хаанаар залруулад нөгөө пап нь те Ромын пап шиг энэ нөгөө юуныхаа Citadel биш нөгөө үндсэн том сүмэн байдаг шүү дээ Old Town дээр тэрний High Septon юу номлогч нь очоод хэнийг Egon-ыг ингээ хаанаар зарлаад ингээ дуусгах ч юм уу те тэгэж бол болох л байх л та. Яг тэгээд уран сайхны кинохийн давлаад таал нь төсөв илүү өндөр байна. Яг ингээд 2 гараал дуусан те олон жил ингээд удаан явахгүй гэсэн. Дээрэс нь каст жүжигчдийн бүрэлдэхүүн дээр илүү сонголт сайтай болно гэсэн. Ягаад тэгэхээр за одоо үед бол энэ түрүүний хэлсэн алтан үе те телевизийн цувралын
стриминг цувралын алтан үе ихснээс хойш олон мундаг бүтээлч, уран бүтээлч, жүжигчид, зохиолч, найруулагчтай хүмүүс цуврал руу орох нь сонирм биш болсон өмнө тийм байгаагүй. Гэхдээ сонирм биш болсон ч гэсэн олон сизонтэй юмд одоо том Холливуудын жүжигчээр тоглох нь маш бага. Байсан ч маш бага. Ер нь бол маш зүүн жишээнүүд байгаа. Тэгэхээр бас давуу тал. Ер нь бол одоо яг хүмүүсийн айгүй юу яадаг фан кастинг байдаг штэ. Henry Cavill-ыг нэг бол Aegon the Conqueror, нэг байлдан дагуулагч Aegon, нэг бол Robert Baratheon. Тэр хоёрын залуу Роберттэй. Тэр хоёрын нэгтэй амар их фан каст хийгээд байдаг. За жишээ нь зүгээр Henry Cavill болоо гэж бодоод Henry Cavill 4-5 season Aegon-ы байлдан дагуулалт цуврал тоглох гэхээр үгүй байхгүй. Дээрэс нэ хин чин би андуураагүй болвол Warhammer 40,000, Warhammer 40,000 гэдэг нэг 40k гэдэг нэг одоо franchise universe байдаг шүү дээ. Видео тоглоом дээр суурилсан. Гэхдээ амар олон төрлийн юмтай. Тэрэнд амар хайртай өөрөө Henry Cavill. Тэгээд тэрүүгээрээ цуврал хийж байгаа санагдаж байна. Би андуураг бол кино ойж мод өгтө цуврал баг. Би өөрөө хийж байгаа санагдаад байна. Оролдож байгаа. Жишээ нь тэгэнгүүт Henry Cavill зүгээр жишээ авч байгаа шүү. Тэгээ Henry Cavill шиг хэмжээний жүжигчин байлаа гэж бодоход олон шийсэн цуврал байхад боломжгүй болчихж байгаа. Тэгэхээр Henry Cavill-аас арай жоохон левел доогуур жүжигчин авч иж гэхдээ сайн те. Жүжигчин авч иж олон шийсэн цуврал явуулна. Нэг иймэрхүү нөхцлүүд бас бүрдэх бах. Гэхдээ зөрүүлээд уран сайхны кино болгочингууд дөрүүдийн драма, дөрүүдийн жижиг мөчүүд, жижигхэн хоорондын диалог, дөрүүдийн нюанс. Одоо жишээ нь Aegon the Conqueror одоо байлдан дагуулагч Aegon бол эгчдүү хоёртойгоо суусан байдаг шүү дээ тий. Таргариенуудын стаф тий. Эгчдүү хоёртойгоо суусан байдаг. За тэгээд ер нь бол одоо юутайгаа зааж эгчдүү хоёрын нэрийг би одоо цааш Visenya-гийн хоёр, Rhaenys хоёр эгчдүү хоёртойгоо суусан байдаг. Visenya бол эгч нь, Rhaenys дүүн. Гэхдээ одоо жишээ нь юу гэж ярьдаг вэ гэхээр Aegon бол Rhaenys-тэй айгүй хайртай байсан. Visenya эгчтэй болохоор зүгээр л одоо нөхөр одоо хаан гэдэг л үүрэгтэй тэгээ мэдээж хүүхдтэй болох хэвээр тийм юм үүрэгтэй үүрэг илүү талаас нь ханддаг байсан болвол одоо юу болвол Rhaenys-тэй амар хайртай байсан гэдэг одоо жишээ нь тийм юм болоод байдаг гэж байгаа жишээ. Тэнгүүд тиймэрхүү нюанс юмнуудыг уран сайхны кинон дээр гаргана гэдэг айгүй хэцүү. Яг болохгүй юм бол байхгүй. Гэхдээ цувралаар байж иж энэ дөрүүд за тэгээд зөвхөн энэ гурвын хоорондын юмас гадна Orys Baratheon тэнцээ байж нөгөө бусад хаант улсуудын нөхдүүд хин байгаа тэдний үүрэг рол юунууд нь хин тэ ингээд янз бүрийн юмнууд бол байж байгаа. Жишээ нь Stark-ийн хаан, North нутгийн, Хойд нутгийн хаант улсын хаан ямар Baratheon үлээ биш Stark үлээ. Тэр одоо жишээ нь the King who knelt гэдэг тэ өвдгөлсөн сөхөрсөн хаан гэж одоо юм нэртэй болцсон байдаг жишээ нь. Тэгээ Torrhen Stark тэ тэр хааны одоо жишээ нь нюанс нь юу юм хаанууд нь юу одоо тэр нь юу гэж утсан дараа нь одоо юу ягаад сүгдөөд Aegon-ы доор орсны дараа North нутгийнхан Хойд нутгийнхан мань хүнийг юу гэж одоо доромжилж ууралж хүлээж авсан гэдэг ч юм уу те ягаад Torrhen-ы зөв байсан те чинь байлдах юм бол тэр луутай 3 луутай галзуусалаа те нөтөд эсрэг байлдах юм бол яах вэ гэдэг ч юм уу ингээд тэрний нюансууд байхгүй болох бах гэхдээ зөрүүлээд амар эпик болох бах нэг тиймэрхүү юу болвол байна сэтгэл бол байна. Тэгээд нэг гоё юм нь Valerian the Black Dread-ийг яг зурлал байсан ч харна л да. Гэтэ киногоо бол бүр их харна. Амар түүхэн хамгийн агуулгав тий. Би ялангуяа Targaryen-уудын үеэс хойш. Яг нөгөө Valyria амар байсан үед бол Valerian таашаал уу байсан бах магадaltaй. Гэтэ тэрийг бол бид нар мэдэхгүй. Юуны Aegon хааны луу бол Valerian the Black Dread гэж луу бол байсан. За Visenya-гийн луу бол Vhagar лууг одоо хөгшөрсөн Vhagar-ыг бол бид нар House of the Dragon дээр харсан. Одоо Aemond Targaryen бол хөлгөлдөг гэн зүг болоог Vhagar гэдэг. За Rhaenys дүүгийнхэн луу бол Meraxes гэж луу бол байсан юм үзэсгэлэнтэй гоё луу байсан гэж бол ярьдаг. Ийм луу байсан. Тэгээд тэрг бол бүгдийг үзнэ гэсэн үг. Тэгээд саний хэлснээр төсөв талаасаа гоё, epic талаасаа гоё. Гэхдээ дөрүүд story гэдэг талаасаа цуврал нь илүү гой санагдаж байна. Та аль санагдтгэлээ хуваалцаарай. Аль талаасаа ямар нь юу байх бол гэж бодож байна. Тэгвэл 3 цагийн 2 epic кино байгаа дөрүүдийнхаа юмнуудыг алдахгүй явахд бол бас болохгүй юм бол байхгүй. Заавал цуврал гэж бол би хэлэхгүй. Тийм. Ер нь бол тийм байна. Тэгээд тэрэн дээр бас санаа сэтгэлдээ хуваалцаарай. За одоо дараагийн нэг гой одоо ярих юм бол товчхон ярих юм бол тун удахгүй. За яг хүснээр болдог бол энэ сарда за хамгийн хойно 4 сарда энэ номыг цуврал болгож хуваалцснаа, ярилцсанаа хэдүүлээ. Маш удаан явна гэсэн үг. За энэ бол Targaryen-уудын байлдан дагуулт одоо Aegon Targaryen-ы байлдан дагуулт. За энэ ч одоо жишээ нь ингээд юу нэж байна те. Агуулга нь үж байна. Reign of the Dragon гэх ихний те.
тэр Aegon's Conquest, Reign of the Dragon гэд ингээд саяны хэсгийг бити паузлж одоо юу байгаараа хараарай. Эсвэл блуртчээрээ тийм. Dot хэсгүүд нь бас House of the Dragon энэ спойлер байгаа. Тэгэхээр энэний бол одоо бүтэн номыг юу болгоно? Цуврал бичлэг болгож хийх гэж байна. Тэгээд энэ бол гой цуврал бичлэг болно, бас байгууллагатай хамтарч ажиллахад бэлэн байгаа шүү. Тэгээд энэ бол нэгдүгээр Aegon Targaryen одоо Westeros-ыг эзэлсэн байлдан дагуулсан дайнаас эхлээд юу хүртэл 150 орчим жилийн дараахын хүртэлх одоо ийм үйл явдал бол байж байгаа. За тэгээд тэр сүүлийн 150 буюу одоо энэ яг энэс дуусаад би одоо House of the Dragon энэ спойлер авах магадaltaй учраас яахгүй. Энэний дууснаас одоо галзуу Aegon Targaryen Aerys уучлаарай. Aerys-ийн дараа Робертийн бослого тий. Тэр хүртэлх үйл явдлыг өрнөсөн одоо энэ Fire and Blood-ийн 2 дугаар бот гарах ёстой байгаа боловч Жорж өвөө бол олон мянган тал руу ингэж хуваагдаж юм яваад байгаа учраас номод дуусгах чадахгүй байгаа. Game of Thrones-ын үндсэн 2 номыг ч дуусгахгүй байна. Үлдсэн 2-ыг Night of the Seven Kingdoms-ийн цувралыг ч дахиж 4-ийн гаргаагүй удаж байна. Энэний 2 дахь ботыг ч гаргаагүй удаж байна. Гэтэ энэ нь гарсан яамаа да. Тэгээ энэ дээр ямар ч үсэн юм цуврал бичлэг бол хийх гэж байгаа. Тэгээд яг өөрөөхөө ярьдаг хэв маягаар яг ийм болсон, тийм болсон гэд фан артууд байгаа зургнуудыг ашиглана. Байгаа фан артуудаар нь ашиглана. Тэрнээр бас тайлбар хийгээд явна. Тийм. Тэгээд ийм нэг гоё одоо юу болвол байна. Энэ номон дээр нь байгаа фан артыг ашиглах юм бол ер нь хамгийн гоё гэж болов. За жишээ нь юуны үед Aegon-ы хийжсэн дайны үед бол одоо Dorne-ыг эзлэх гэж үзсэн байдаг. Тэр Dorne-ыг эзлэх гэж үзэжсэн цаг үед бол одоо Dorne бол нэг юм өндөр настай хараагүй болчихсон сохор юм одоо принцесс бол одоо захирдаг байсан гэж. Принцесс Meria Martell гэт тэ. За энэ бол Dorne хаан гэж байхгүй гэж одоо хэлээд Rhaenys хатныг бол буцааж исэн гэж байгаа. Одоо жишээ нь тэр хатны дүрслэл нь энэ номон дээр бол энэ байж байна. Meria Martell гэж бүр юм өндөр настай тэгээ өс нь халзраад эхэлчихсэн юм цагаан өстэй юм нэлээд өндөр настай одоогийн юугаар бодох бараг 80 90 настай байсан юм шиг байна тий. Магадгүй хуучин цагийн логикоор бол 70 80 та ч юм уу. Ийм хараагүй болчихсон. Гэтэ ухаан гэж аимшигтай одоо хутганы ир шиг гэж байгаа шүү дээ. Ийм юм байсан гэж байгаа. Энэ шиг одоо энэ номон дээр нь байдаг одоо official art дээрэс нь fan art юмнуудыг ашиглаад төгснүүдтэй ингээд ийм гоё зураг бичлэг явна шүү дээ. Тэр үед нь үзээрээ House of the Dragon цуврал дээр анги болгоныг нь фэнүүдийн үзүр хийнэ. 6 сараас гарч ирэх нь сая тодорхой болцсон. Альбиса зарлагдсан. Тэгэхээр 6 сараас эхлээд 8 анги 8 сар дуусна гэсэн үг. Бүх ангийг хамтдаа цуглаж үздэгэн шүү нэгд өдөр байж таарна гэсэн үг тий. Тэгээ дэлхийн аврагтай зарим юм давхцсан. Гэхдээ ямар ч үсэн өдрүүдийг асуудал хийгээд явнаа. За ийм байна. Тэгээ энэ ертөнцөөр бол тасралтгүй амьсгалах нь зөвхөн ойрын хэдэн сар гэлтгүй цаашаа үргэлжлээд хэдэн жил мэдээж тасралтгүй амьсгал нь би өөрөө маш дуртай энэ ертөнцийн талаар ярилцах дуртай, үзэх дуртай, мэдээлэл боломжоор нь одоо хуваалцах түгээх бас дуртай учраас надад гоё байна. Та хэд маань бас идэвхтэй оролцоод яваарай. Тэгээд энэ ертөнцийн талаар бас өөр том мэдээлэл сонирхолтой юмнууд байвал бас дараа нь ингээд ярилцаад тайлбар маягаар ингээд явбал ямар байна сонсдог лээ. Хуваалцаарай. Тэгээд идэвхтэй оролцоорой. Donation ээж дэмжээрэй. Instagram дээр дагаараа янз бүрийн миний зохион байгуулж байгаа, манай зохион байгуулж байгаа үйл ажиллагаа үзүр контентуудын мэдээллүүд бол бүгдээрээ Rusty Ryan Dollar гэсэн Instagram болон Rusty Talks гэсэн Facebook дээр тогтмол ороод явж байгаа шүү дээ. Тийм учраас дагаараа хамт байсан баярлалаа. Subscribe дарахаа мартав дараагийн имчилгээр уулзлаа. Баяртай. Valardo Harris.